Тэгэл ингээ харсан чинь амдаа самнаа зоцсон байдیں۔ Тэгэл нэг харцтай юм өгсөн. Тэгээд энэ фотог өгсөн. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За, сайн байцгаана уу хүмүүс сонсогчдоо. Та бүхэндээ Mongolian Queer podcast-ны ээлжид нэгэн дугаар эхэлж байна. Та бүхэнд таамд хөтлөгч Моги байна. Цацралаа. За, тэгээд бид нэр энэхүү шин дугаараараа нэгэн сайхан хайрын түүхийг оруулах гэж байгаа. Тэгээд зочдоо танилцуулъя. За, намайг Тэри гэдэг. Намайг Анд гэдэг. За, ийм хоёр сайхан хос. Биш нийлээд нэг хос юм байна. Нэг хосыг өрсөн Үргэлжлүүлсэн байна. Тэгээд та бүхэндээ сайхан за ингээд та бүхэнд өөрсдөө хайрын түүхийг ингэж хуваалцах гэж ирсэн байна. За. Эхний асуулт би тавьж байгаа. За. За. Анх яаж танилцчихсэн бэ та хоёр? Тэр нэлийн сонирхолтой зэрэгэл яах. Тий, ер нь л айгуу тийм ингээд тохиолдол юм. Би яг нөгөө Grindr гэдэг аппликейшн байгаа шүү дээ, тий. Тэрийг татаад хүнтэй танилцъя гэж бодоод тэгээд манай андын бас ер нь бол Netflix-ийн цаг нь дуусаад тэгээд яг тэр өдрөнд дуусаад тэгээд бас уйдаад бас Grindr татаад Яг танилцсан юм шүү дээ. Яг хоёр дараа нь танилцаад тэрийг ярьж ирсэн. Тий, тэгэл тэр тэгж л танилцсан ер нь. Тэгээд тэр нь 5 сарын тий 5 сарын ихээр 5 карантинаар юм байна тий. Карантин. Хоёулаа үйдсэн. онлайн хичээлтэй бүх хичээлийн хичээл оройн жиг Netflix-ын чийл гээл тэгсэн чинь харин дууссан байдیں۔ Тэгээд даасан чинь авч мөнгө авахгүй. Тэгээд маань нэг Grindr аппликейшн татаад үзэж юм маань юм хэлээ. Тэгэл нөгөөдгийн татаад Тэгээ шууд уу? тэгээд би тавьлаа. Би тэр чи тавьлахын зүгээр лайк гэж бодож ирсэн. Тэгээд энэ дээр тавьсан чи энэ надрыг хийсэн. тий Яг хувь тавилаа. Чаа мөнгөгүй байлгаад. Мөнгөгүй л оронтой найзлуулж авах гэж байгаа. Гоё. Тэгээд ер нь бол миний хамгийн их сонсохыг хүсдэг нэг зүйл гэвэл та хоёр яг анхныхаа болцооны талаар яриад төхөө. Чин тэгэл сар гаруй ерөөхдөө бичлцээл. Тэгэл дотносоо Facebook интернет найзуулаад Instagram гэл. Тэгээ айгүй явцтай байжгаад. Тэгэл ер нь нэг мэдхэд Тэр зүйл болцоо гэж боддог юм аа би. Тийм зүгээр л болцоо. Уулзаагээл. тий нэг орой 6 сарын 5 сар сонгол өмнө өдрөөс. Тийм сонгол яг өмнө өдөр. Тэгэл уулзаал гадуур зүгээр хаагүй шүн нэлээ гоё хал өдөр байсан тэгэл алхаал Баруут өдрөөс шүү дээ. Баруут ижиг юм би авах гэж. Тэгтээ гоё л өдөр байсан шүү. Тийм би даарсан. Тэгээд шалуустай болохоор юм. Ингээд хосооч чинь дээ штэ нэг юм бүр ингээл гэмэр ингээ амар таалагддаг да. Өө ямар гоё юм бэ? Энэ хүний энэ л гоё юм да гэл. Тэгтээ анх юу нь гоё харагдсан бэ бүр. Яагаад юм бол тэс тавсан. Одоо хэр гайхдаг шүү дээ. Оо хаа. Нэрээ юм болоо. Тэгж бодож ирсэн үү ер нь? Бодож байгаагүй юу? Тэгээд ганц стан юм байхгүй. Тэгэл ерөөхдөө л одоо тий царай ухаалаш зам. Тэр яг гоё стэйс одоо. Хаа тийш. Чатны цаанаас ингээд бас ингээд баг уулзаагүй чадлсан гэж байна шүү дээ. Тий. Тодорхой хэмжээний бас цаг хугацаа өнгөрсөн. Сар гараад чадлсан шүү дээ. Сар. Тий юу уулзтлаа бол. Тийм сар байсан. Тэр хоорондоо ингээд би нэгээ таньж байгаа тохиол яг чатны цаана ингээд уулзаагүй байсан мөртлөө ингээд төсөөлөл чи яг бууж исэн хүн байж чадсан уу? Ер нь аль яг л төсөөлсөн л хүн байсан. Тэгээд гэтээ юу тэгж талчаад бид нэг бичдэггүй байсан. Энэ л бичдэг гэсэн яг нэг л. Тэгээд дандаа ингэж хэлдэг өөрөд бичдэг байсан. Үнд орох дуртай. Тийм би чамаа бичдэг үжил гэсэн. Тэгээд л энэ нэг хэсэг амар бичил яарэ дат юм бэ гэл бичиж гисэн. Тэгэж бичиж эхлээд 2-7 оны дараа олцсон. Гэтэ тэр үед бол би нэгээ угаас танаагүй өстөө. Хин ингээ үерхий гэсэн санал тавиад эсвэл зүгээр л ингээд аяанда нэг гоё болчихдаг да. Би наа мэдрээд тэгсэн үү? Яасан бэ? Ер нь бол аяандаа болсон. Гэтэ энэ сангидээс Санал тавьсан аа тий. Үнд орох дуртай хүнийг тэгж л яахгүй. Хоёр тал нь тэгэл хоёулаа эхлэхгүй байх шүү дээ. Тэгэл ер нь бит хоёр нэлээ боломжтой гэж санагдал.
Тэг гоё ингээд уулзаад ингээд яг уу зөндөл анхныхаа уулзлаас зөндөө уулзсан шүү дээ. Тэнгүүд дараа нь ингээд уулзах амар гоё ингээд паянтаа уулзчихсан гоё түүхүүд байна. Паянтаа. Нөө фактлаа доо. Тэгээ фактлж мэгтэлжсэн. За тэ чи нилээ олон болт юм шиг. Я би яг тэр уулзалтыг мартдаггүй юм да гэдэг шиг. Эсвэл гоё уулзалт байж болно шүү дээ. Ингээд санаанаас хизээч гарахгүй. Тийм бит хоёр бүр юунаас мөнгөн заяагаас 10 дахь хүртэл алхаад буцаж алхаж ирж ийсэн. Тэр би ер нь одоо. Тэгээд дараа нь энэ юм зөөж чад хөлөөг юмтэйгээд тэгээ бит хоёр уулзсан чинь энэ өөрхий тоглоо явж чадахгүй. Тэрийг отгарсан мэт. Тэр айгаа дуртайс юм жаа. Халамжлал явж байгаа. Би тэгэл та хөлөөний болчт юм гэж бодсон шүү. Яа, сэтгэлээ. Тэгээд жоохон дали юм асууч. Юу, камаут юу хийсэн үү? Гэр бүлийнхэн. Гэр бүлийнхэн нь олон юу вэ? Яг өнгөрсөн жил ангийнхаа найзууд хийсэн. Тийм тэгээд айгу эргээр хүлээж авсан. Одоо тэндээ баярлдаг айгу хамгаалж өмгөөлдөг хөр хүүхдүүдийг. Гоё Би ч эхлээд үүдээ хийсэн. Тэгээд найз найзтай игээд бүр тийм ахлах дунд ингээд манай ээж мэж бас мэддэг тэгэл. Бас өөрхий нэг миний ганц хүүхэд нь уламжлах хэрэгтэй гэж ерөөсө тэгдэггүй тийм манай ээж ерөөхдөө аягүй тийм нээлттэй болохоор тэгэл заа. Ээжтэй танилцуулж ирсэн найз залуугаа. Танилцуулаа гэх. Танилцуулсан дэлгөө байгаа юу? Баа. Нэг жил мэл. Автаа нэг цохос дурж исэн. Тэгээд дараа нь хайцаа. Тэгээд нэг тоохгүй болохоор наавч тийм мэддэм дөө. Тэгээ манай ээж ч гэсэн за хинтээ үерхэж гин өгтөө үерхэж гин гэсэн нэг асуудаг тэгэл. Аса бара цаанаасаа л цаанаасаа л тэгэл амьд явж байгаа болоо. Тэгээ үлсэхгүй явж байгаа бол болоо гэл. Тоогоор гоё болцооны маршрутаа сонсё л таа. Болцооны маршрут. Яг ингээд уулзаар хамт гоё юу хийх дуртай байдгүй тий. Тэгээд хоол тийм дөө. Бай. Налхан яг гоё 100 хамт дандаа өнгөрүүлсэн биз дээ тий. Энэ зоныг бол баг өдөр болоо олцноо. Гүү. За нэг сар гаруй би хоол хийсэн. Тэр үед амар сансноо. Гэхдээ яг нөгөө орой өдөр болгон бичэлцэл орой болгон бичээл яриад л байсан болох юм ихэд. Тажгүй. Ингээ үргэснээс хойш нэг жоохон хосоод нэг жоохон асуудал гардаг да нэг бэршээл. Тиймэрхүү зүйлс гарч ийн үү? Гарсан уу? Зөндөл. Тийм гарч ирсэн. Тэгэл гарах болгонд амар ярилцаал. Ойлголцоол. Сайн ярилцаал тэгээл Тийм энэ гол нь нөгөө сайн ярилцаал. Тэгэл уцаачд шүү дээ. Нэг л ойлголцоо. Нөгөөх нь Бас л ажил шаарддаггүй. Сайн ярилцаал. Бүх юм дэлгээл. Юу болохгүй би хэлээ. Ер нь яг үнэн ч ярилцсан л тэр. Тийм. Тэгэл нуухгүй байгаарай. Болохгүй юм байв шот хэл. Тэгэл угаасаа ярилцаж болно штэ гэж байнга л хэлдэг. Та хоёрт ингээ гоё хамтын зориг ч юм уу, хамтын мөрөөдөл байгаа юу? Хэрвээ нууц биш бол ингээд бид нартэй нэг жоох хэсгийг тоолцоол. Би яг хоо ерөөхдөө бас Япон нөгөө юутай одоо уламжлалтай гэх юм. Тэгээд Японд нэг хэсэг амьдрий гэж бодож байгаа. Ландд хэлсэн. Өөр тийм нөгөө удаан хугацаар биш л дээ зүгээр нэг 2 жил ажиллангаа амьдраад цааштай танилцаад тасаад нанд бол Итали амьдрий гэж ярьдаг. Испани. Энэ нь Европт. Тэгээд тийм ер нь тэгээ яриад байдаг. Янз янз юм ярьдаг. Хаад ахраа гоё мөрөөддөг штэ ингээд сууж байгаа л. Чадвал бид хоёр хамт нэг сурах гэж бодлоо. Бо ирээдүйд бас Гучигийн цүнх авч өгөх. Тэр чамаа зүгээр дотроо тийм нэг ангам маягийн. Тийм бид хоёр инсайд жок. Тэгэл тавалтын хамаг хадгаламжаараа нэг өдөр гинэт
бүх хадгалж зарцуулаад гүчгийн цэм авч юм. Тэгээд амар ууралгаа гэж байна. Мөрөдөл тэгэл тийм ер нь хамтдаа тэгэл Гүчигийн зүг уртаасаа шидүүлбээ дээ. Насара зөвж байна. Юу. Одоо ингээ бусад яг та хоёрын үеийн нэг хүмүүс байгаа штэ. Тэгээ тэр хосуудаа хандаж хэлэх үг байна уу? Битээр ер нь жоохон насны зөрүүтэй. Нилийн жоохон ерэн зөрүүтэй. Тэгээд тэгэл баландаа муу хөхтэй. Яг энэ нэрэндээ Netflix-ийн досгод ирнэ. Бурхан цаанаас. Гэтэ одоо бодоод ах тэр айгуу санаа. Миний Netflix нэг өдрийн өмнө дооссон юм санагдаад идэв. Ерөөсөө би тэр өдөр доосно гэж ерөөсөө бодоогүй. Маргааш нь л нэг өдрийн доосныг. Тэр ихтэй айгуу хөөрхөн цоорлогдчихсэн. Тэр цаортыг заримдаа трейлер үзэхэр ч юм уу эсвэл нэг саундтрек амар таалагддаг. Тэгэл тэрийг сонсоолоход энэ нотгддаг. За чиний үед хэл. Тийм тэгэл ер нь л чадах хэмжээгээр л жоохон зоригтой. Тэгээд яг таалагдчихж байгаа бол тэгэл хийлээл. Тэгэхгүй бол мэдээж яг уу эрсдэлтэй бол хэлснээр хэрэггүй л дээ. Гэхдээ зүгээр ерөөхдөө боломж байвал жоохон цохилгаад тэгээд магадгүй тэр хүн ч гэсэн өөрийг чинь одоо өөрт чинь талтай бол тийм талтай бол тэгэл тийм зэрэгтэй байх хэрэгтэй байна л да. Тийм тодорхой хэмжээний зэрэгтэй л байл. Тийм тэгэл ямар ч байсан ирээдүйд бол ямар нэг юм болж л таараа тэгэл тэр үедээ яг жоохон готарч яаж болох ч тэгээ маргааш нэг ингээл гоё хүлээгээл. Та хоёр насны зөрүүтэй гэсэн шүү дээ. Өмнө нь ингээд өөр мэдээж хүн амьтантай харьцаж л хэлсэн баг. Тэгээд ингээ ялгаа нь юу вэ? Юу нэг насны зөрүүтэй ахлаар. Би тэгэл ер нь насны зөрүүтэй хүмүүстэй харьцажсэн. Уусаа. Яг ч миний анхны үер. Энэ бол яг аль биесний. Nice. Тэгээд ялгаа гэвэл ер нь бол тэгэл баг ми хамгийн татна үер гэж байгаа юм л. Тэри бас хөрх удаа үер гэж юм. Тэгээд ер нь тийм тэрийг аюу сайн мэддэг болсон. Тэгэл гэрүүл өдрийн маршрут юу гэдэг. Тэдний бүхэн мэдмээр санагдаад байгаа бүр. Ер нь тэгэл ингээл анханасаа ч гэж ер нь ингээл хамт явах тасан тэгэл мэдэл би явах тэгэл тэгэл би явах хүн би нэг тийм тэгэл хэрэгт орлоо л юм гэж бодлоо. Тэгэл ер нь ингээл өдөр хэрэг тасан тэгэл ажил нь хэд тардыг мэддэг тэгэл хідээс одоо гэр лугаа ордог, нохоо гаргадаг гэл тэр олонний мэдээл яг тэр цагаар нь бичээл. Тийм тэгэл орой унтахтаа хүртэл тэгэл залгаж хоорондоо тэгэл залгаад би биний хөрхийг сонсоод унтдээ шүү дээ. Гоё юм аа. Би ч өмнө өрхөж байгааг болохоор тэгэл нөгөө одоо янз бүр кино телевизээр гардаг шиг тэгэл аль болох яг нөгөө өмнөх туршлага байхгүй болохоор тэгэл ер нь тийм ихэндээ жоохон имзэглээл би зүгээр байна. Одоо зөв юм хийж ийнэ гэж тэгдэгээс одоо тэгтэй гайгүй ерөөхдөө IC нь болоод бас л яг л адилхан юм өдөр тутмын аваар тэгэл аль болох цаг болгоо тэгэл юу хийж ийн дажгүй юу. Бити дараарай гэл хичээлдээ сайн анхаараарай гэл тэгдэг. Бүүн халуунж шүү дээ. Тэгээ ингээд киноноос үзчихсэн хайр. Одоо ингээд өөрөө ингээд хүнтэй хэрэгжсэн хайр. Ямар ялгаатай. Тэгэл мэдээж кино юм чинь аа бүх юмыг илүү нөгөө ингэ тодтогоод илүү одоо паналтай ингэ. Тэгээс одоо харин сонсгоо тэгэл анд Бараг тэр дуубуга анд руу яваад. Яг тийм байх шүү. Тэгээ сонсоо. За яг чаргуу хайр гэж юм байт юм байна. Аяллаа маршрутыг асуух гэдсэхгүй юу бол яг ингээд болцохтой нэг тиймэрхүү юм гэдэг уул мол нарч болцдог. Ууланд гарна гэж бодсон ч харин хүүтэрсэн. Тийм цэцэл тэрэлэнгээр алхна гэж бас зунжаага ярьж байгаа энэ өнгөрсөн 7 хоногийн бүтэнсээр хамт алхлаа. Тийм өнгөрсөн 7 бүтэнсээр хамт алхсан юм. Тэгтээ ингээд өмнө нь ярилцж байгаа л стандартыг тэгж үтсэндээ гэж байгаа л ингээд фейл дээж шиг. Тийм битээрч ярьж үтсэн зөндөө байгаа. Тэгээд биелүүлээгүй нь аюу олон. Тийм тэгэл биелүүлнэ л гэж ярьд. Хэрэгжил нь удаа. Гэтэ яг удаан мартсан бол гой санагдаж шин. Тийм. Бүгдийг нэг дор хийхэрч өөдөртэй үстэй. Хойноос нь хийх юм болохгүй. Бас л яг чаргагүй тэгэл. Хүсэн хүлээж исэн юм болохоор тэгээд илүү л нөгөө
одоо үнцэнтэй шинтэй байдаг болохоор ямар ч гэсэн ирээдүйд хийн хэл төлөвлөл ярьж байгаа. Yes, сая тэрэ дурдахтаа нэг хамт Япон явах гэж ярьсан шүү дээ. Тэнгүүд яг ингээд хэрвээ ингээд өөрөө ингээд Японд явчаад найзлууч ингээд Монголд үлдээ. Таваар ингээд тодорхой хэмжээний холын зарилцаанд орчлоо шүү дээ. Тэнгүүд тэр бас 1-2 жил гэдэг бол бас чамлахааргүй хугацаа шүү дээ. Тэ? Одоо тэгээд яаж яат COVID-19 гарсан. Тэгээд хамгийн гол нь явчаал буцаж ирэхгүй юу тий. Амар барьцгүй байгаа даа шүү дээ. Ойлгомжгүй тэгээд хамгийн гол нь яах нь мэддэхгүй тий. гинт одоо хуцаагаар яваад тэгээд хөрхий араас нь явж чадахгүй. Нашаач ингээд ирүүлж чадахгүй ингээд нэг юу гэдэг лээ амар нэг хөшөө хүмүүс дээшээ тэнгэр хол доошоо газар тэгээд тэгэж бодсон тий бид хоёр бас нөөц төлгөө гаргасан маахан утахгүй урагшаа юм тий утахгүй гэж эргэжлээ тий нөөц төлгөө гаргасан тэгээд бид хоёр бүр чат аппликейшн хүртэл өөрчилсөн тэр баг ингээд дасна гэсэн үг үү чи. Одоо бас бэлтэж байгаа шүү дээ тий бүр. Тий ер нь бол тэгэл одоо өдөр болгон юм бичлцээл орой болгон яриад тэгэл нэг видео кол хийгээл. Ер нь бас одоо бас өмнөхийг үеиг бодвол нэг захиа махаар харьцахгүй шүү. Тэгээ шууд ингээл бас ижлэгэн цагийн ямар цагийн зөрөөгүй болохоор бас дайчгүй тэгээд гол нь л нөгөө баян харилцаатай хүнд ирэхгүй тэгэл одоо бүх юм яриад нээлттэй байвал. Тэгээд угаасаа ирэхэд бас жилдээ ирж чинь тэгэл ер нь бол нэг 2 жилийн л асуудал. Тэрийг даван туулчвал тэгэл яаж ч удсан. Ирхэл улам л нөгөө бат бахвал одоо бүх юм үзсэн болохоор. Тийм тэгэл улам л бат бүх болно л гэж боддоо ш тиймэрхүү асуудал. Яг тэр үеийг л давчвал ер нь дайжгүй болох байх тий бүр илүү л тэр үеийг давчвал та битээр тэгэл том үний асуудал бол гарч ирж ш тий одоо тэг ингээд бартаа шиг сонсох. Наа тий. Тоогоор ингээд үерхэд бас ингээд тодорхой хэмжээний цаг хугацаа үер хойно үлдээчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд тэндээс чи ингээд суралцаж авсан зүйл байна уу? Эсвэл үерхэл яг ийм дээр л тогтдог юм байна. Тийм нэг удаа битэр бүр амар жоохон нилээн хэлж ийсэн. Тийм би нэг удаа найзтай хуцаар яриад энийг бүр марцсан гэх юм анаад бүр цаг. Тэгээд цаг 30 минут толцсон. Энэ тэгээд над руу ч юм бичээгүй би ч ингэр юм бичээгүй. Тэгээд амар орлож ийсэн. Тийм тохиолдол таарсан уу? Би нэргөө бичээгүй эсвэл муудлын заал юу? Ер нь бол тохиолдол байсан. Тийм би юм бичээ тэгээд за удахгүй бичнэ гэсэн чинь ингээд алга болчихсон. Би хамгийн гол нь ярихтай айгу буруу зөв ярьдаг байхгүй одоо чинь жоохон за би жоохон байж байгаа найз залгаж юм би жоохон байж байгаа яриг хэлсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө жоохон байж байгаа гэдэг чинь цаг 30 минут толцсон. Тэгэл цаг 30 минут болж тасалчаал нөгөө тэгээ бүр бууалал 9 шидийн ярьж байгаа ш. Тэгэл тасалчаал битсэн чинь пүү алгалчихсан. Тэгэл тэрнээс хойш ер нь тэгээд хариул юм бичгтэн тэгэл дор бүрэн хариулдаг гэл нэг тиймэрхүү. Битэрийн тэгээд нэг тийм зарчим суусан. Тийм зарчим тийм битэрийн нэг тийм зарчим маягийн. Тийм тэгээд одоо завгүй байна хичээлтэй нөх юм бол тэргээ байн хэлдэг гэл. Тийм ер нь тэр дараад нь л яаж байгаа хэлээлтэй би бинийхээ санаа зовоохгүй айл болох хичээгээл. тэрийн гол нь нөгөө өргөж байгаа хүмүүс болохоор тэгэл би нэг одоо мэдээж бодоод юу яаж байгаа бол гэж боддог болохоор тий аль болох нөгөө за одоо ингэх чинь одоо өнөөдөр жоох одоо гизвтэй байна эсвэл даарч чинь тэгэл юм би мэдээ аль болох өдрөө ямар болж юм тэгжиж нөгөө ингээд холбоотой тэгээд одоо хүнд ирэхгүй гэж боддог. Тэгээд одоо нэг юу гэж та хосууд хэтэрхий хайртай шүү гэж хэлээд байгаа. Ингээд тэрийг ингээ өөрөөр илэрхийлж болдог гэдэг шиг та хоёр бие биендээ яг өөрөөр илэрхийлдэг байна. Би ч үгүй би хэлээлээдэг тэгэл сонсоол яадаг бас ерөөсө хууч гэсэн гэж боддгоо шүү. Чи юу гэж боддог? Уу яг хоо харин илчлэх зам нь өөр гэж. Тийм одоо чинь хуцлаарайч гэдэг юм уу тийм нэг халамжаар нэг илэрхийлдэг тий. Бас битэр тийм ер нь бол би явахдаа байх хацар дээр хүмүүс гэдэг
явчихдаг. Яг тэрийг хайртай шүү гэж ойлгодог байх. гэж чи хөөдөө Тэр тийм учиртай байсан. Тийм, ер нь бол би бас тэгэл бодоод Facebook дээр ингээд пост тэгээ нөгөө зөвхөн амд уншиж чадах тохиргоотой тэгэл янз янз юм хичээл. Тэгээ төрс өдрөөр нь бас 6 7 өөр нөгөө платформоор төрс өдрийн төргөөд хүргээд Viber, Snapchat, Facebook, баг бүх аппликейшнийг тийм байж. Тэгээд тэгэх нь одоо гоё л байсан гэж байна. Гоёсон. Ямар ч юм уц амар гацсан. Бүгдийг нь бүр 10 минут болсон. Уц амар гацсан. Тийм би яг 10 минутын өмнө тэгээд бичээл яг 23:59 гэд харж байгаа 1 минут хүлээж байгаа тэг гэрэн шууд бүх юм дээр гяс ингээл сен дараал. Эдэл бүгд уц амар гацсан. чамд амар гоё санагдсан Гоё. Гэтэ ерөөсөн ийм юм сонсож байгаагүй байна. Тийм үү? Тийм, стогоо шинэ санаа. Энэ шинэлгээс. Аха. Их кино үздэг юм шиг байна. Тэр битэр Snapchat-аар харсан. Snapchat-аар ингээд бийжсэн. Гинт Snapchat-аар юм байл. Дараа нь Messenger гээл. Тэсний дараа нь шууд WeChat болоод WeChat-аас цаашаа Facebook notification ирэл дараа нь Instagram дараа нь тэгэл Zoom байсан, Discord байсан. Zoom-ээс болдгоо юу? энэ Zoom-ээр явуулсан. Тэгэл би за 7 байгаа шүү гэсэн чинь за ээж даа ингээл тоолоо. Зураад байдаг 7-х нь юу юм бэ гэж. Цаас өөр аргатай юм байна. Тэгээд за ол нэг юм байгаа гэж. Сүүлдээ бууж өгөхгүй тэгэлгүй байгаа. Оо, nice. Тэгэл би шууд нэр тийш би чинь Zoom-ээр хэлээжсэн гэлээ. Zoom руу орсон ч ани бичсэн. Zoom-ээр юм бичиж болт юм балт шүү дээ. Тийм байна. Гэтэ тийм андрууд юм бичсэн өөр бол юм бичиж байгаагүй юм. Zoom гэсэн надад шууд нэг шууд видео бичлэг явуулсан гэж санагдахгүй юу? Тийм. Дараа жилийн төлөвлөгөө. Баа бичлэгтэй. Харин тий одоо нэг Чи бодож байгаа гэдэг чинь яг онгор шиг тэрсэн өдөр ингээд ийсэн л чам бичлэг хийчихсэн чи бос уцтны бахан биш юм яриад яг гацаа тийм бичлэг үндэ би хэлсэн. яах одоо сонсож. Би тэрийг чамд хэлээгүй. Хэлсэн ч дээ. Тэр нь төрсөн өдрийн хайртайгаад хэлсэн юм шүү дээ. Тийм. Тэгээд яг тухайн үеийн мэдрэмж ямар вэ? Тийм тэр чинь тийм ингээд шилждэг шин баахан бичээтэй маш өдөр нь олцсон мэт хоёр. Тэгэхэд тийм хөөрхөн байсан. Тийм энэ би бас над юм өгнө гэж ерөөсөө ботоогүй битээр явж байгаа. Тэгээ би автобус руу Ойлгомжтой. Тэр чинь би чи яагаад талаа хүүтэн өдрөөсөн зөв нэгдүгээр амар хүүтэн өдрөөсөн. Хоёрдугаар тэгээд хараад ээжтэй хамт тэмдэглэн гэж бодож ирсэн. Ээжтэй хамт тэмдэглэн гэж бодсноо эсвэл очиад нэг би чинь цүнх захиал тэрний өмнөх өдрийн цүнх захиал гэж хэлсэн. Ямар ч гэсэн тийм болсон. Тэгэл юу н хайрах жоохон тийм яаралтай ажилтай яж гал. Ерөөс энийг юм өгнө гэж бодоагүй. Тэгсэн чинь нэг мухарлууд агаалууд аваа. Юу вэ гэж тал. Өсөндөө бүзүүлэн гарч ирсэн юм шүү дээ. Тэгсэн. Битээ агшаа авъя гэл. Энэ одоо хот гарч. Постэр. Тэгэл ингээ харсан чинь амдаа самнаа зоцсон байдیں۔ Тэгэл нэг хайрцтай юм өгсөн. Тэгээд энэ фотолог өгсөн. Хөөрхөн. Ямар хөөрхөн. Тийм тэгээд дотор нь лаа байсан. Тэгээд гэл. Тэгэл одоо л тэрний ингээ бантик тэг юу гэдэг бэлгийн нөгөө нэг цаас тэгээд хайрцаг одоо л байдаг. Тэрийг ингээ хайж чаддгүй тий. Яг л хайт юм уусаа. Тэр дотор тэгээ би хэрэгтэй гэсэн юмудаа далд хийцэн байгаа. Хөөрхөн. Сандаа зүүцсэн байсан. Хоспот гэж авсан. Хасан тий. Хас. Би яг Тагой юм байна. тийм за харин авах болов цагаан авах болов гэл тэгэл за харин ячиг гэсэн чи яг дараа асуусан чи харин авах байсан гэсэн тийм. Яг хүсэжсэн зүйл юм л те. Тоогоор тэгээд гадуур нөхөлсөж явж үзсэн үү? Нууцаар л юм уу да. Энийг ингэнгүүт. За чи хармаад нарах. Тийм хөтөлсмөр байдаг л та. Тэгтээ бас яах ч аргагүй. Одоо юу гэдэг нийгэмд яг хүлэмжшөөр гэдэг үгч юм уу ер нь жоохон хэцүү санагдаад. Тэгтээ бол мэдээж хөтөлсмөр байгаа л да. Тэгтээ яг бүр нэмээ. Тэгээ ингээ яг хүмүүсийн нүдэн дээр хөтөлцөд ингээ халахж үзсэн үү? Үзээгүй. Яа би үзүүлсэн. Зөв.
Гэтэ мэдээж та хоёр ирээдүйд гадаад ч юм уу эсвэл манай Монголд арай дээр болвол тэгэл гоё явахлах тийм ээ. Тэгээ тэр бас миний байн боддог зүйлтэй тэгэл гадаадад чөлөөтэй хараа илэрхийлэл ингээл хөтөлцөө бол Би Гуччигийн цөхөө өөрч би цөөхөн барьж яваа шүү дээ. Тэгэл зүгээр ингээд сайхан найзууд чиг ингээл явт. хэцүү тэгж явах гадаа. Нэг л шүү дээ. Ингэж явах ч зүгээр. Хөтөлцөд яах вэ? Шүн харанхууд бол гайгүй хөтөлцөө. Нэг хүн харж мараагүй. Тэгээ та хоёр ингээ яг хөтөлцөөс ч юм уу яг ингээд хүмүүсч байгаа хүмүүст ингээд санаагүй баригдсан тохиолдол байна уу? Зөндөө шүү дээ. Би надад тэр нүсдэг гэсэн шүү дээ. Ааха харин би тэрийг сонсоод тэгж бодсоохгүй юу? Тийм би нэг хэсэг юмс явах гэсэн чинь нэг ах юм байсан. Оо гэлийг на хамраас тусгаалж байдаг шүү. Тэгээд л амар гэл ингээл амар тийм хөөрхөн санкц юм шилээ тэр ах тэгэл гайхаал өнгөрсөн. Тэгээ бусдаар тэгэл тийм битээр тэвлээ байсныг хүн харсан. Тийм. Нэг сөрөг тэр бол нэг. Тэр нэг сөртэй шээ. Тэгээ нэг бодлын тим юм тоохгүй байвал тий. Тийм бас Өстөж амар. Таагүй. Тэр хүмүүс арай янз бүрийн байдлаар юм хэлээг үзтээ тий. Хэлсэн гэсэн. Тэгтээ одоо энд хэлчихгүй бах. Данд бол сонсч чадаагүй. Надад бол хэлсэн. Тэгэл. Таагүй. Тийм битээр. Тийм тоох юу. Таадаггүй шүү дээ. За та хоёр гэдэг ингээд үргэлжлэл ингээд хоорондоо за үргэлжлээс өмнө ч ингээд ярилцж байгаа сте. Тэнгүүд ингээд яг ингээд зарим тохиолдолд ингээд нэг юм чи ингээд тойлоо дуртай байдаг ч юм уу те. Өө чи бас тэрэнд ингээд дуртай юм уу? Юу юм уу гэдэг ингээд нэг талаараа ингээд адилхан байдаг сте. Ер нь бол нэлээд олон юм дээр анх танилцаа тэгэл чи бас тэгэж сонсд юм уу? Чи бас одоо жишээ Дуу хөгжим дээр үү? тий дуун дээр тэгээд ер нь тэг гэр бүлийн байдал ч гэсэн юм хэлээд өстэй. Тийм. Тий. Хоёулаа нөгөө одоо цөм биш нэг гэр бүл яг ээж төрсөн ээж нартайгаа байдаг тэгээд хойд автаа. Тэг ер нь айгаа тэр юм дээр айгаа ингээд холбогдоод Төстэй. ер нь хоёулаа ямар төстэй ярьчихсан. Тийм. Тэс надад нэг юм орж ирэх. Тэг ингээ үерхэд би биэндээ ингээ уусаад нэг юм уу сурчдаг та сайн тал. Үг хэллэг ч юм уу те. Хүмүүс их хвчлэн үг хэллэг дээр нячдаг шүү. Манай найз гэхэд би гэд дандаа аваа хэлээд ингээ яваад байдаг байхгүй. Тэгээ яасан чи ойр орчим ингээ бүх найзууд маань тэгж хэлдэг байгаа. Би хүртэл сурцсан л шүү. Шалтгаан. Миний талаас бол тий анд нөгөө нэг тийм ингээд нусаа нээж байгаа найтаж байгаа эможи хэрэгэлдэг. Тэрийг би тэгээд ер нь танилцсанаас хойш байх хэрэгтэй болсон. Харин дийдэг дээж шүү. Энэ яг нөгөө хахаа гэж бичдэг шүү дээ. Өмнө би зүгээр баахан зүгээр хахаа гэж бичсэн. Энэ аяа шүү хахаа гэж би бичдэг. Зүгээр хахаа гэхээр хотлоос орто хахаа. Жигнэс тиймэрхүү юм дээр бол яасан. Жижиг юм дээр ч гэсэн ингээ амар хөөрхөн уусаа авчдаг те ялчдаг. Миний асуулт дуслаа одоо чи. Миний хас дууссан. Тэс ингээ ер нь өндөрлөх тийш харах уу? Тийм барах юм. Гайгүй урт ярьчихлаа. За тэгээд би бас сүүлийн нэг юм асууя. Ерөө та хоёр ингээд эхлэх хүсэж исэн үг байвал хоорондоо биедээ эхлэх хүсэж исэн үг бол бас манай сонсогчдод нэг гоё зэрэгтэй байдлаар ингэ сонсоолж биедээ гоё үг хэлж тийх үү. Юу хэлж байгаа бүр ч юм уу те. Хэлж байгаагүй байгаа яа. Чамд тэр. Би чамаас саллаа. Төгсөө. Бүр төгсчлээ. Яавал битээр ярилцсан ёо хоёлаа яг ингээд подкастер салуул яана яах вэ гэж ярьчихсан. Тий одоо тэгэл үйлдэл болгоо хэрэгжүүлчихлээ би явцаа юм болоо байна шүү дээ. Яслаа шүү. Тэс тавсан нагс гэж асчих. За хэлсэн дээр өгтөө яа яг юм энэ зүйл дээр Бас энэ нэг. Бүр бүлээн зөвшөөрсөн. Бас өвчтэй нэг гэдэг шиг байна. Тий юу тийм тэгээд ер нь бол мессежийн жоохон адилт байна шүү дээ. Тэгээд тийм тэгээд ер нь жоохон заримдаа жоохон анчаад идэх талтай яагаад ч би ингээ анчаад идэх хөрхий чаас хөрхий анекдот хэлж. Тэгээд баян анекдот нуучлаарай. Тийм тэгээд анекдот уучлаарай. Зүгээрээ яваас л тасцсан. Орон дасгүй гэж яалтай байлээ. Тийм угаасаа л хоёулаа зарим үе завтай зарим үе завгүй тэрэнд зөрлөлтөө тэгдэг. Тэгээд зоч. Тэгээд тэрийг одоо мэдээж ойлголцоо. Зав байсан гэдэг нь ойлгоод. Угаасаа л яах ч аргагүй.
ингээд хайртай болохоор аль болох нэг байнга юу хийж ийн яаж ийн гэхээс ингээд тэрийгэ төвчж чадахгүй одоо өөр хүнийг бол тэгэл заа ингээд хайчдаг. Тэгээд би бас ингээд ер нь л ингээд улам л ойлгоод улам л татнасаа өдөр үл шинэ юм сураад тэгээд ер нь л одоо улам л хайртай болоод яаж хийж байгаа ч чинь тийм язгаар байхгүй юм шиг тэгэл. Тэгэл би яг нэг удаа зургаалчаар хитэн цаг хэдэн яа. Тэр нь олоо дуцаа ерөөсөө тоодог баг. Тэгээд нэг айгуу хэдэн. Тэрнийг харамсч явдаг юм байна шүү. Харамсдаг шүү. Дараа нь нэгдвэл бодорой манай хүн харамсч илээ, харамсдээ байлээ гэдэг. Подкастер орж ингээд яг юм сонсох хэрэгтэй. Өөр тохиолдол хэлэхгүй юм байна. Тийм ер нь тэгээд бас хаяа ингээд хэтрүүлж тоглолдог. Эсвэл одоо тий одоо хугацаар тэгэхээр нь жоох ингээл ойлгохгүй байдагт уучлаарай. Тэгээд ер нь бол тоглоом оролт хийдэг тэгээ мэдээж угаасаа л орой ойлгон яг ингээл гүнзгий яриад өдрийн тохиолдсноо ярьдаг. Тэгээд тийм жижиг юмнаас олж бас тийхгүй байхыг хичээдэг. Тоглоом хэлтэрдэг. Би энэ хоёулынхаа тоглоом хэлтэрдэг. Хитэрчээсэн бол зөндөө түүх. Тэгээд тэгэх тусмал улам дивнэг ойлгол потенциал. Ярьтаа шүү. Яа би баг үгүй. Бүрхэмаа. Став бүрхэмээ. За тэгээд цаг заваа гаргаж ийм орой одоо 7 цаг болчихсон. Ийм орой ингээд цаг заваа гаргаж өөрсдийнхөө түүхийг хүмүүст хуваалцах гэж маш гоё эрэг түүх инээдтэй жимэрлээ хөжилтэй жимэрлээ. Тэгээд хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд цаастаа гэвэл яг хуу ерөөл төвшүүлээд дараачихаа жилийнхаа өдөр ч юм уу дахиж ирж подкаст өгөөрэй. Бүр илүү их гоё түүхтэй болцсон байх ба. Тэрэн дээр ирээд дахиад гоёгийн хөгжилтэй суугаад Бүр илүү. Түүхтэй алцтай дорсомжтой алцсан. Ирэх байх. Хоёул тэмдэглэгдлээ. Подкаст нь ороод ийм нэ. тэгээс авчихгүй яг энэ подкаст дээр ярьд юм шүү. Тэг. За ингээд сонсогчдоо энэ удаагийн дугаар маань энэ хүрээд ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл уулзтлаа түр баяртай. Баяртай. Тэр яриг сасан баярлаа. LGBT төв хүмүүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг Гомог гараад. Яа, Юу ч юм аа түүх аваад ирээд дөх.